Гишүүдтэй бол ажлын хэсэг өдрийн мэнд хүргье. Тэгээд өнөөдөр бид нар Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө асуудлынхаа хүрээнд бас бүгдээр ярилцах хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр төсвийн болон эдийн засгийн байнгын орооныхан хуралдаж байна. За одоо тэгээд сүүлийн үед нөгөө микрофон дээр юм ярихаар хэтэрхий чанга дугаараад байна гэсэн шүүмжинд өртөөд байгаа. Тэр парламентын засаглалыг дэмжижсэн эмэгтэй гишүүдэд өмөрсөн. За тэгсэн одоо бүл ийдсэн сошиалор дүүрэн. За дараа нь мэрэгжлийн холбоотууд болон төрийн бас байгууллагуудыг засгийн газар нь худалдаж авчаад гэрээгээр мөнгө өгөөд өөрийнхөө талд ажилуулад байна гэж хэлсэн. Бас бүл ийдсэн. За өнөөдөр одоо дахиад бүл ийдүүлэхэд бэлэн байна. За өнөөдөр энэ хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл орж ирж байгаа. Нэг нь төсвийн доктортой байдлын тухай хууль, нөгөөх нь нэмэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байгаа. За нэмэн үртгийн албан татварт өөрчлөлт оруулж ирэхэд та санаж байвал бид нар 1 минутаа нэмээ авчих шүү дарга. 2025 оны 11 дугаар сарын 14-ний өдрөөр өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт оруулахдаа Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, ардсан намын мөрийн хөтөлбөр иргэдийг бас энэ татврын дарамтнаас одоо буулгая. Татврын дарамтыг иргэдэд үзүүлэхээ болио гэж нэмэн үртгийн албан татврыг шатлсан маягаар оруулсан. Ингэхдээ дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдаа авалтын бол буцаа олголтын 100% болгоё. 500-аас сая төгрөгийн худалдаа авалтын бол 50% болгоё. Саяас дээшээ бол нөгөө 20% нь олгоё гэсэн ийм системийг шатлсан маягийн системийг нэмэн үртгийн албан татврын тухай хуулийн 15-2-1 дээр оруулж ирээд баталсан. Энэ чинь 2025 оны 11 сарын 14-ний өдөр. Өнөөдөр жилч болоогүй бид нар эндээс ухрах гэж штэ. Баталсан хуулиасаа. Тэг яагаад энэ 27 оны энэ төсвийн хүрээгээ 28-29 оны энэ төсөөлийн тухай хуулиа батлагдсан хуулийнхаа хүрээнд оруулж иж болдгүй. Эдийн засгийн сангийн сайд байна, эдийн засгийн хөгжлийн яамны сайд байна, төсвийн доктортой байдлынхан байна. Бүгдээр хариулчаарай. Энэ хуулийг одоо өчнгүү болгох гэж байгаа зорилт чи юу юм? Төсөвчин тасарчаад байгаа юм уу? Мөнгөгүй болчиход байгаа юм уу? Иргэдийн кармаг дандаа нэг тэмтэрхээ болчихож. Тийм үстэй. Тэгэхгүй тэгээ одоо нэг хууль нь 10 сарын 1-ээс хэрэгжих ёстой байсан. Хэрэгжихээс өмнө одоо өчнгүү болгоныг оруулаад ирэх юм. Тэнийг бол гайхаж чинь. Тэгээд гурвангаас нь ямар зорилготой нэг оруулж ирсэн гэж асуучаад тэгээд тодруулъя. За 5 номер. За бид нар нөгөө урсгал зардлаа их жоон тооцоогүй нэмчихсэн. Багш эмчнэрийн цалин эх онд 2 их найд нэмэгдэнэ. Энэ хэрвээ энэ хууль одоо хүчин төгөлдөр мөрдөөд 20% буцаалтыг 50% болгочих юм бол багаар утгад 1.8 их найдын орлого тасрах гэсэн үг. 1.8 их найдын орлого тасрахад нөгөө талд 2 их найдын нөгөө багш эмчнэрийн цалин тэтгэвэр нэмэх асуудал байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд яг энэ өнцгөөс нь одоо бүгд яах вэ? Цалин тэтгэврээ нэмэх үү? Эсвэл энэ өөтөө буцаан олох уу гэдэг л шийдэл байхгүй юу? Бидний нэг орлогын хэмжээ маань хүрхээ болоод байна шүү дээ. Хүрэхгүй болчиход байна. Хөрөнгө оруулалт эх онд 27 онд шинээр хөрөнгө оруулалт нэг төрлийн хөрөнгө оруулалт байхгүй. Одоо явж байгаа урсгал зардал нэг 3.6 дутуу байгаагаас нэг 2 их найдыг санхүүжүүлж чадвал их юм. Хэрвээ энэ 1.8 их найдын өөтийн буцаа олголт явуул эх онд үргэлжлэж байгаа хөрөнгө оруулалт ч байхгүй. Зөвхөн бид нар нөөтөө олгоол цалингаа тавиал халамжаа өгөөл тэтгэрээ өгөөл хүүхдийн мөнгө өгөөл ингээл болоо. Бод байдлын байгаа байхгүй. Бидний нэг төсвийн хөгжлийн хөтөлбөр бодлого авч явдаг хөрөнгө оруулалтын орон зай чинь 2.2 их найд болцсон. Тэр 2.2 их найдыг авч гарахын тулд энэ нөөтийн буцаан олголтыг хойшлуулъя л гэж байгаа. Тодорхой хэмжээнд. Тэгжээчнэр 1.8-ыг их усэр талдаа авч үлдэж төсвийнхаа хөрөнгө оруулалт аав. За энэ бол цэвэрлэл улс төрийн шийдэл байхгүй. Аль нь бид нар хэрэгтэй, Монгол улс аль нь хэрэгтэй байна. Бид нар бол тооцоог нь гаргаад ийм нөхцөл үүсч байна шүү. Энэ бол арай урсгал зардлыг бууруулах болцоог урсгал зардлууд байхгүй. Цалин тэтгэвэр ингээд урамшуулж нэмсэн, буцаа харахгүй болчихдог. Тэгэхээр ингээд нэмэх зардлаа бас тооцож явахгүй бол яг ийм байдал руу л одоо төсвөө үндсэндээ бид нар авааччихсан гэсэн үг.